Зохиолч Чинагийн галсан. Баатрынхаа мөрөөр. Зохиолчийн үжил. Бичгтээд 15 жилийн хойно Аянгат цагийн тууж нэрээр монгол хэлний гарсан зохиолын минь эхнэр нь Айне Төвөниши Гишихтэ буюу Тува тууж билээ. Иоханнес Бобровский хэмээх славян нэртэй латв гаралтай герман хэлтэй зохиолчийн Айне Литауиши Гишихтэ Литв домог түүх нэртэй хагас хуудас орчим хэмжээтэй бэсрэг өгүүлгийг унштал өөрийн нутаг усны тухайд ингээд хуучлбал наддаж хэлэх юм бий дээ гэсэн шүү бодол толгойд орж ирээд тэр даруй нөгөө гарчгийг тавьж авсан санагддаг. Харин дараа нь бичээд эхэлтэл миний бодсончлон аягтай цай хөрхийн хооронд гараас гарчих уянгийн бэсрэгч биш бүтэн юм уу 2 айгүй бол 3-4 хуудаснаас наашгүй нэлээн сунж руу өгүүлэлэг болмоор бодогдоод дургүй хурч зүрх зоригч бяцхан алдарч байсан. Гэхдээ өөрийгөө тайвшруулах арга хайн за яхав бяцхан сунмалч сунг ан авд мордож байгаа тува ирэн л зураг гарна биз гисхийн бичээд сууж байтал Жанибекийн нэр царай зүс аянда тодроод ирж билээ. Хорвоогоос буцаад тухайн үедээ 14 жил өнгөрч байсан тэр өвгөн өөрийнхөө тухай бичүүлэхээр миний ухаан бодол дотор ээлжээ хүлээгээд л явж байжээ. Тийм ээ. Түүний тухай би эрт орой хизээ боловч нэгэн цагт заавал бичгэл байсан юм. Ягд гэвэл тэрээр янхэр том биетэй төө цагаан сахалтагийн хувьд бүр гадаад төрхөөрөө л харсан бүгдийн нүдэнд өртөхөр нэгэн байжээ. Чих бяцхан хатуу архинд ялгүй дуртай. Өвөл зунгүй хөл дүүжлэх ганц хар морьтой. Тэр нь бусад морьд дундаас мөн л сондгорч харагдах том биетэй, хатируулбал хатираатай, цогиулбал цогиотой гэтэл номхон гэж тоймгүй. Чухам тийм болооч тэр виз гэрт эзэн лонх юм сүгнүүлээ сууж байхад гадаа хүүхдүүд морийг унчихсан хурга тоглолт өхүүлээд ирэх нэрээр хийсгчил явна. Ингэж байтал хаяа өвгнийг гараад ирвэл айхын хэрэг байхгүй. Загнахын оронд харин ч өвөөгийн чинь морь хурдан байна уу гэж асуугаад тийм байна гэвэл за тийм бол бид хоёр энэ жилдээ бас л ажрахгүй юм байна гэснээ инээх аядна. Тэгэхээр харсан бүгдийн нүдэнд өртөөж зогсохгүй бас учирсан бүгдийн сэтгэлд хадагдахаар л нэгэн. Дүүн дээр анх удаа анчид дагаж алсын авд мордохдоо тэр бууралтай нэгэн галд багтаж билээ. Гэхдээ энэ Жанибекийн тухай миний заавал бичих байсан шалтгаан хараахан биш ээ. Зайлбаргүй тэр шалтгаан нь гэвэл тэрээр Баянакийн эцэг юм. Тэгтээ хэн хүний л адил өдөржин дош сахиж арайгж гарч ирсэн тарвгыг заримдаа алдаж бууддаг. Авахын цагт харин хотилж байсан хөөрч баярлдаг тэр өвгнийг өнөө цуутай Баянакийн эцэг гэж анх дуулахдаа гайхаж хоцорсноо миний бие хэлэх ёстой. Харин дараа нь дуусшгүй яриагийн чагнасаар олон үдшийг өнгөрүүлж ав аянаас буцахын цагт Баянакийн эцэг бол ийм л хүн байх ёстой. Өөр хинч байж чадахгүй гэж боддог болсон байж билээ. Баянак гэж хэн байв? 1945 онд Тамсаг булагт цэргийн алба хааж угаад ялахгүй эндгэлээс болж хүнд ялд унахын даваан дээр оргосон. Нутагтаа хурч очтол баригдаж хойшоо хүргэгдэх замдаа ахин оргосон.
Тэгээд буцаж очиж уул хаданд хорогдсоор хоёр өвлийг даваад 3 дахь жилийн орой намар буудулсан нэгэн. Тэр цагт түүнийг эх орноосоо урвагч онц аюултай гэмт хэрэгтэн гэж үздэг байж. Тангарах цэргийн албанаас оргосон. Бас биендээ зэвсэг авч явсан болохоор аргачгүй биз. Түүнийг баривчлахад оролцоогүй буюу хойрог байдал гаргасны учир хэд хэдэн хүн шоронд хүртэл орсон юм гэдэг. Гэхдээ ухаан орж ухамсар суусан цагаасаа түүнийг муугаар хэлж байсан хүнийг бие лав дуулаагүй. Эр энддэг гихчээр санамсаргүй зүйлээс алдаж цагаатгахын аргагүй алдас үйлдвч хэнд ч гэм хийлгүй замаараа явж угаад цэл залуу насандаа амь алдсан хүний ганц хүү гэсэн маягийн өрөвдөж хайрлсан үгийг бол харин олонтаа сонссон. Хожим оюутан сэхэтэн болж 1966, 1967, 1969 оны 100 амралтаараа Герман эрдэмтдийн түлхээс дэмжлэгээр ардын аман зохиол цуглуулж явахдаа Байнакийн тухай домог гэмээр яриа олон бадаг дуу үүссэнтэй таарлцсан. Гэхдээ түүний талаарх тухайн үеийн албан ёсны үнэлгээнд ямар нэгэн өөрчлөлт гараагүйг гарахч үндэсгүйг бас ойлгосон юм. Тэрхүү домог дууны цаана байгаа түүхэн хүн оргож босч явахдаа уудан Монгол нутгийн хаанлуул хаан шингэж болох байсан боловч хизээд унсан газар угаасан усаа тэмцэн хурж ирдэг байсан. Бас зэвсгэлсэн эрлийн хэнд тэр олон сар жил хөөгдөж эцтэй алуулж дуусахдаа тэрээр адилхан зэвсэгтэй мөртлөө хэнд ч хор хүргээгүй. Ийм хоёр учир шалтгааны үүднээс надад гайхалтай. Тэрчгүй хэл бишрмээр санагддаг байлаа. Гэтэл одоо эцгийнхэн нэр дүр үзгийм нүзүүрээс аяндаа тодроод ирсний цаана тэрээр байж байсан нь эргэлзээгүй. Тэгээд ч би эцэг хүү хоёрыг албаны ам цагаан цаасан дээр бичигдэж үлдснээр нь биш, ард түмний сэтгэл зүрхэнд хадагдж үлдснээр нь зохиолд оруулж хойчийн түүхийн өмнө тэднийг цагаатгах зорилтыг өмнөө тавьсан юм. Эцгийн хэлмэгдлийн тухайд энд цугсхан дурдаад авахд ганц хүүн хорвоо төрсөн тэр жил бас түүхний мэндэлсэн засаг төрд дөрвөн суман туваачууд дотроос хамгийн түрүүнд зүрх сэтгэлээ өгч нам дэлссэн тэрээр хожим хүүгээсээ болж өнөө намаасаа хөөгдөжээ. Намаас хөөгдөх гэгч юу болохыг хойч үеийнхэн бүрэн утгаар нь төсөөлөн мэдэхгүй байж болно. Бид бол харин мэднэ. Одоохондоо мартаагүй байна. Хүмүүн төрлийг олж төрсөн ховор азтай аавын хүү ээжийн охин нам төр нийгэм бүхний өмнө золбин нохой болно гэсэн үг. Тэнхүү эцэг хүү хоёрын эмгэнэлт туужийг бүтээхдээ уран сайхны шаардлагын үүднээс би зарим зүйлийг өөрчилсөн. Амьдралын үнэн гэвэл суяаш Дойбуу хоёрын аль альнийх нь их дүр байсан ч хэн хэн нь өөр нэртэй байсан. Бас тэд хоорондоо сууж байгаагүй. Тэгэхээр Байнак Дойбуутай төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Байнакийг эцэг нь алаагүй. Шөнийн харанхуйд олон хүн ойрхоноос зэрэг буудах үеэр нэг л сум туссан. Тэгэхээр алуурч нь хинбэ гэдэг нь чухамдаа тодорхойгүй. Гэтэл бараг бүх хүн тухайн үед тэр бол миний буунаас гарсан сум гэж андгаалах нь холгүй байснаа. Сүүлд болохоор миний л сум лав биш гэдэг болжээ. Цаг үе гэж. Гумайн их дүр байсан. Нэрийг ялимгүй өөрчилсөн хань нөхөртэй өнөр өтгөн айлын эзэгтэй болж овоол амьдарч явсан. Овооч насалсан. Байнак хоороо хоовд тэднийд биш өөр газар өөр айлд хонж байгаад осолдсон. Үзэг салгалгүй бичжээ. Сэхэ завгүй ажилласаар зохиолоо дуусгаад санахад
2-7 хоног өнгөрчихсөн. Өөрөө би турж туйлдчихсан байж билээ. Гар нооргоо машиндаад өнгөн хувийг Эрвин стрит матерт явуулаад 10-аад хоног өнгөртөл баяр хүргэсэн цахилгаан утас ирсэн юм. Бүгд найрамдах ардчилсан Герман улсын 1972 оны номын төлөвлөгөөнд уг тууж бусад зарим зохиолоос бүрдсэн миний анхны номыг Folk und Welt хэвлэлийн газар хэвлэхээр оруулжээ. Гэтэл манай тал зөвшөөрсөнгүй. Ингэх олон шалтгаан байсан юм байх. Тэдгээрээс хамгийн гол нь төрийн шагналтангуудын зохиол орчуулагдан гараагүй байхад эхлэн бичгчийн хийг гаргавал Монголын уран зохиолын талаар Герман уншигчдад буруу төсөөлөл өгч болзошгүй гэнэ. Цаашилбал Ахмад зохиолч Герман Наван Юндан гой уншиж үзээд зохиол огт биш юм гэжээ. Зохих албаны шугамар нягтлсан нэгэн эргэлзээтэй 240 үг өгүүлбэр жагсаажээ. Тэдгээрийн эхэнд зохиолын гарчиг орсон нь Туваа гэдэг үгийн ард улаан харандагаар 3 давхар асуултын тэмдэг тавьж тууж гэдэг үгийг түүх болгон ойлгожээ. Хожим олон жилийн дараа монголоор арай гэж хэвлэгдэхтэн ч их нэрээр нь гарах гэд дийлээгүй. Аргаан барахтаа аянгад цагийн тууж болгосон билээ. Уг тууж энэ завсар хэд хэдэн хэлнээ орчуулагдсан сураг бий. Гэхдээ өнөө хэр алинч олж хараагүй учраас тэр талаар хэлчих тоймтой юм надад алга. Харин тийм сураг дуулдах бүрийд сэтгэлд заавал сэрдэг нэгэн бодлыг энд хэлбэл. Аливаа бүтээл бүтээгчийнхээ гараас нэгэнт алдуурсан хойно голомт юугаа орхин гарсан хүний үр хүүхэд эцэг ихтэй захирагддгүй нэгэн адил эзэндээ захирагдах нь үгүй. Бие даан өөрийн амьдралын үл үзэгдэх зам зөргөөр хаашаач явж юунд ч орчхож магадгүй бололтой. Энэ хүртэл би оршил маягийн юм өгүүллээ. Түүнийг ганцхан өгүүлбэрт багтааж болох л байсан. Гэхдээ уг туужийг бичсэн түүх, түүний үйл явдал, ялангуяа Баатруудтай холбоотой зүсэн бүрийн асуултыг уншигчдаас надад тавьдгийг санаад нэгэнт далин боломж гарсных цөөн зарим зүйлийг хэлчихье гэж шийдлээ. Эл өчлийг бичих болсны учир гэвэл туужаар сэдвлэн кино бүтээхээр өндөр алтайдаа ирээд байна. Баянакийн ам хоргодан өвөр хунаасанд нь нуугдж явсан хадан уулс зүгт дүнхийн. Баянактай тоглож өвөр түрийдээ өссөн. Баянакт хоол хүнс залгуулж байсан. Баянакийг бараадан ан авын замд орсон. Тэрчлэн Жанибекийг үзсэн. Яриагийн дуулсан. Тэрч бүхэл амьдралынх нь сүүлийн хагаст түүнийг тойлж хүндэлж явсан хүмүүс өвгчүүл эмгчүүл болчихсон эргэн тойронд ирвэн. Хүм бүрт хуучлах өөрийн гэсэн дурсамж бий ажээ. Тэнд дуулсан бүгдийгээ цаасанд буулгая гэхэд дахин нэгэн тууж байтугай романд ч багтамгүй. Олонхын яриа миний дуулсантай бас миний үнэлгээтэй таарах шинжтэй. Цоо шин юмч их бас өмнө дуулсныг няцаах зүйлч мэрсэр. Тинхүү дуулсныхаа заримаас сонирхуулъя. Баянак 1918 юм уу 1919 онд төрсөн морин жилтэй. Одоо байсан бол 73-ны жил орж байх учиртай ажээ. Эхээс эрт өнчрөвч Жанибек ганц хүүгээ хүлхэх нь холгүй хайрлан өсгөжээ. Тэрээр эцгийгээ дуурайсан өндөр нуруутай, өргөн цээжтэй, бүргэд хамартай, хүрэн царайтай, үс нь хонгордуу туяатай, нөхөрсөг, цагаан, заримдаа ч аархуу гэмээр маш хилэмгүй Туваа хасаг Монгол 3 хэлийг тэрчлэн Монгол бичгийг гаргуун эзэмшсэн нэгэн байжээ. Туужид Дака нэрээр гардаг давгинд олон хонцтой байхад нь дээрээс нь ирж хонжээ.
Хоймроор дөрвөн залуугийн голд нь хэвтэж байхдаа гараа алдлан тэдний цээжин дээгүүр дараад "Алив та нар босоод ирдээ" гэхэд цаадуул нь яаж зүтгээд өндийч чадсангүй гинэ. Тэгэд Баянак ихэд сэтгэл хангалуун инээж 10 эр ирэхэд би лавл дийлдэхгүй гэхэд иш чи минь орхоронгүй ойч хаяггүй амь наан там цаана гэж яваад юунч том ам гардаг юмтэй гэж гэрийн эзэгтээд аашлуулж байжээ. Удалжгүй мөнөөх давг хөх хочтой шинийг урд хөл хочтой дүгүүр нарын 3 хүн Баянакийг барихаар цай ууж байхад нь гиндүүлэн дайрч үзээд золтой л бяцлуулчихсангүй. Дээд газраас даалгавар хүлээснээ хэлж гуйж залбирч байж мэнд салжээ. Түүний хариуд Баянак давгийн цэргээс ирэхэд нь ойсон цагаан хурган дотортой хөгчсчүү дээлийг өмсч Маузер буугийн үүрээд гарчээ. Тэмээн хүзүүний хавцалд түүнийг нэгэнд бүслэн авчээ. Гэтэл гинт өндөр дээрээс чулуу нураагаад унах нь тэр. Тэвдэж балмагдсан эрлийн ихэнд тарж зүхтан ам гарах арга бодхоос өөр зам үлдсэнгүй. Нэг сэхэ орж ирээд харвал өнөөгч нь өндрөөс харван бууж ховдын голын мөсөн дээгүр гүйсээр гараад нөгөө талын эх зуулын нуран гасах үед дөрвөн хөллөн самардаж маажсаар авирч байх нь тэр. Аймгийн хэлтсийн төлөөлөгч Имамбай цаад хадруу чиглүүлж хэдэнтэй буудуулжээ. Зэр зэвсэгтээ тэр олон хүн огт буудуургалгүй байсаар алдчихлаа гэхэд толгой дээр нь буух зэм улам хүндрэх байсан бизээ. Гэнт Баянак биеэ эзэмдэж чадхаан бололтой эргэж зогсоод "Би хэнд ч муу юм хийгээгүй. Туваа хасаг та нарт бол бүрчүүгүй. Амьд л явах гэсэн нэг муу өнчин хүүг заавал алж дуусгах гээд байгаа юм бол алал да" гэж туваа хасаг хоёр хэлээр хашгирчээ. Тэгснээ нэг бяцхан дөрөлж дээр гарч суугаад гутлаа тайлж шинээр ороож аваад хадацхуйд авирсаар арилаад өгчээ. Муу юм хийгээгүй. Та нарт бол бүрчүүгүй гэдгийн тухайд заримдаа өглөө босоод ирэхэд хүзүүнээс нь сэлбэртэй бичгтэй байд зүйсэн хурга хотон дотор эсвэл тугал зэлэн дээр байж байна. Бас хөрзөнгөө ховхлохоор өвлжөөнд очвол аль хэдийнэ ховхлоод бүр чулуун хорон дээгүр үйлээд хураачихсан байж байна. Тэгтэл нэгийн зэрэг хүнд муу юм бас хийсэн ч юм шиг. Павгийн цоохор морийг бахардуулж алаад сэтэртэй бар морийг унж яваад осолджээ. Гэхдээ олон хүний ярих нь цаадхан түүнийг заавал бариулах, тэрч бүхэл бүр алуулах гэж хүүхэд залууст ацаглах хүртэлхийг хийснээс түүнтэй өстөн болжээ. Тэмээн хүзүүний хавцлын урагшаа харсан их цанан хадыг нэгдсээр яваад сайн газарчны буянд Баянакийн агуйг олж илрүүллээ. Тэрээр хэд хэдэн агуйтай байсан. Цаашаа харсан талд бүргэд үүрлэх халил дунд байдаг гол агуйг мэдлээч түүнд хүрэх хүн одоо байхгүй гин. Бидний олж очсон агуй болоо өвлийн өдөр түүний нарлаж гол нь харуулж суудаг. Орчин үеийн хэлээр бол манаачийн шовгорн ажээ. Бүтэн алхам голчтой, бүтэн хагас өндөр тэр агуйд биерхүү Баянак бөхтийж орж гарч зовж л эргэж байсан байж таарна. Агуйн дотроос хэд хэдэн зүйлийг оллоо. Доод үзүүртэй мухар сөөм голч бүхий булцуутай, дээшлэх тусам шувтан, дөрвөн төө урт иштэй суран сагалдраган тасарчсан хусан бороохой агуйн мухарт байлаа. Буу дуугарахгүй, сум гарцдахгүй гэсэн бас сүрэг чонд ээрэгдэх зэрэг амин тулсан үед хэрэглэхээр бэлдсэн зэвсэг нь бизээ. Хүнстэй шорон дотроос бас нэг хуруу зузаан, 3 хуруу өргөн, 5 хуруу урт модон дээр уралсан нэн сонин сэлбэр оллоо. Тал бүрийн сэлбэр өөр өөр юм.
Урд үйтэй хүн байжээ. Хамгийн сонирхолтой эх орноосоо урвсан гэгдэх Баянакийг дур мэдэн цагаатгсан миний хувьд баярлууштай нь гэвэл хээ угалзнаас гадна Монгол ард улс хэмээн шин бичгээр чадварлаг сэлжээ. Галд бууны хараан дор хөөгдөж зэрлэгшиж явсан амьтан өөрийг бус чухам тэр гурван үгийг эрхэмлэн урлаж суусны тухайд альва тайлбар илүүц болох үзье. Навтас болсон нэгэн хувцас үнс шороон дундаас гарсан нь тэр үеийн эмэгтэйчүүдийн нодорхтой дээлажээ. Тэрчлэн цагаан нэхий өрөөсөн дэгтий шүдэнсний хайрцгийн шургуулга олдов. Бас бодын чөмгний хідэн яс тэнд хэвтэх нь бодоод байхад Баянактай холбоотой байхын аргагүй ажээ. Өндөр алтайн нар салхин дор 43 жил хэвтсэн яс нэгт хухаарч цайрахгүй байж чадахгүй. Хоёрт хүн тэдгэрийг таших нь зайлшгүй. Тэгвэл элсэн шаргал өнгөтэй тэр хідэн яс бүв бүтнээрээ зарим нь бүр үеэрээ хэлхээтэй хэвтэх юм. Олон жилийн сүүлд агуйд чон үүрлжээ гэж үзэж болмоор. Баянакийн тийхүү амьдарч явсан зам мөрийг хөөсөөр дууссан газар нь хурж очлоо. 1947 оны орой намар олондоо багш алдартай халдар гэдэг айлд хонж байтал эрлийнхэн мэдчихэд бүслэн авчээ. Дээлээ нөмрөн бууга барьсан чигээр гэрээс гүйж гартал зүгтэл нижигнээд явчихжээ. Үхтэл хүүрийг хідэн алхам цааш нь чирээд гутал хувцастай нь чулуугаар даруулжээ. Чингэхдээ дээрээс нь дээлээр бүтээсэн бөгөөд тэр нь мөнөх хурган дотортой хөх чисчүүдэл ажээ. Давг туужид дака нэрээр гардаг бөгөөд энэ нь ч түүний жинхэнэ туваа нэр нь юм. Тэрээр сэлэнгийн орхон туулд цагаачлан ирж аж төрж угаад хэдхэн сарын өмнө нас баржээ. Дуужийг бичснээс хойно миний бие тэр хүнтэй уулзаж оргол барих гэж хөглсөн тухай нь ярилсан юм. Хөөрхий минь сайхан ч ир, сайн ч хүн байсан. Яг алах байх гэж бодсон чинь амьд үлдээ ч гэсэн. Тэр мод ээл яахав? Түүний өмнө би буруутай. Түүнийг би бүр буудах даалгавартай гэрийн үдээр өнгөрч явхад нь буу шагааж хэвтсэн нүд бүрлзэж гар салгуулад болдгүй юм чинь л тэр байлаа гэж байж үлэм. Хөлдөн миний аавд зориулан миний ээжийн ойсон цоошин хүрэн хөм гутал үлджээ. Түүнийг уллаад дөнгөж гүйцэж байтал манайд Баянак орж ирээд гутлын ул цоорчход хөл хөрч явна. Гутлаа уллуулж автал ахын гутлыг өмсч байгаад аваад ирье эгч минь гэсэн дээж. Тэгээл гэлгүй хаачихв. Түүний ердөө дараахан дээрх явдал болсон тул Баянак ээж дөгсөн амандаа хүрч чадаагүй. 1990 оны 5 дугаар сарын 16-нд бид Баянакийн осолдсон бууцан дээр очлоо. Уулын давчуу амны эхэнд нөмөр сайхан газар юм. Баруун дор ховд гол харигайтан шуугиж, хойд зүүн талаас хүрээ хад арсайн хүрээлээд, урдаас эгц хүүш тулсныг харахад амьд явахын хүслэн болсон хүний хүүгийн зам энд аргачгүй мухарджээ гэмээр. Өндрийн элс чулуу гэрийн буйрыг дээрээс нь даран дарсаар сорив гэмээр орон үлджээ. Чулуун хороог чулуу гүйплэгчид дээрээс нь амарчлан ачсаар мөн л орон төдий дөрвөлжин үлдсэн харагдана. Хэдхэн алхмын цаадах хадны ёроолдох хэдэн хавтгай хөх чулууг хожим хүн авчирч зориуд овоолсон нь илтж
Учрыг мэдэхгүй нэгэнд бол тэнд хүний ганц хүү туужийн баатар зүс үзээгүй үеийнхэнд домог болон яригцсаар мөнхөд залуугаараа үлдэх ховтой сайн ир дараастай хэвтэж байгаа гэдгийг мэдхийн арга даанч алга. Гэхдээ бидний үеийнхэн олон зууны турш Монголын төр данстай түмэнд зартаа явсан дөрвөн сумын товаачуудаас энэ нүцгэн уулстайгаа зууралцаар үлдсэн сүүлчийн 737 хүний Ахмад үеийн тэрхэн зурвас үеийнхэн түүхийг одоохондоо мэдэх юм да. Баянакийг булшлаад 43 жил өнгөрчээ. Гэхдээ нэгэнт үхсэн хүний хувьд бол 4 хоногч 40 жилч 400ч адилхан биз. Яагад гэвэл үхэгсдийн өмнө бүх юм түүний дотор бас цаг хугацаа учир утгаа алддаг. Тэгэхээр үхсэн нэгнийг цагаатгах буюу буруутгах гэгч үлдсэн хүн мөнөх өөрийгөө л бодож чухамдаа өөрийгөө хуурсан хэрэг гэж би боддог. Бидний болон хойч үеийнхний тийхүү өөрийгөө бодох ухааны үүднээс ч гэсэн энэ чулуун булш үрд ингэж хөсрий мартагдан хэвтэж боломгүй санагдана. Өчигдрийн өдөр хүртэл улаан номонд орж чадалгүй явсаар мөхөх тавилантай юм шиг санагдж байсан. Өнөөдөр харин хүн төрлөختний өнөр их бүлийн давжаахан даруухан ч гэсэн нэгэн гишүүний хувьд үеийн үед байсаар байх хувьтай гэж бодогдох болсон туваа түмний минь үр сад энд алгын чинээ дурсгалын самбар босгочих эсвэл бүр дээдсийнхээ үед эндэж гинтсэн нэгнийгээ золбин нохой галзуу чон адил хаданд үрд даруулж хаяхыг төвчлгүйгээр ёс төртөө оршуулчих. Тэгснээрээ хизээ нэгэн цагт оргож босч явсаар алуулсан оргодлыг бишгэхэд бусдын л адил түүхийн бартаат замд бүдэрч сөхөрч явсан үндэс угсаага доромжллоос аврах ухааныг олох юм билүү? Булшнаас хэдэн аргамжийн зайд торойх чулуун хөшөөг хизээ хэнд зориулж босгосныг одоо мэдхийн арга алга. Энэхэн эгшинд тэрээр нутгийн минь ах туужийн минь баатарт зориулсан ч юм шиг. Магадгүй хизээ нэгэн цагт хэн нэгэн түүнийг босгохдоо бас хойч үеийнхэнд нөмөр бараа чиг баримжаа болоосой гэж бодсон ч юм билүү? Хэн мэдлээ. 1990 оны 5 дугаар сарын 18